За сэтгэл хоногш Сутай хайрхан нэвтрүүлгийн маань 2 дахь хэсэг та бүхэндээ хүрж байна. Бид энэ нэвтрүүлгээр бас үнэхээр одоо баруун алтай өндөр уулс, за хангай говь тал хоссон өргөмс байгалийн тогтцтой энэ нутаг орныг та бүхэнд бас товч танилцуулъя гэж ингэж бодсон юм. Одоо яг та бүхний харж байгаа дүрсэнд Сутай хайрханы талбар уулсаас мөсний ус нүүгэлтэн харгин урсаж байна. За энд зүгээр бидний ажигласнаар анзаарснаар бол за ямар ч байсан 5-аас 10 м ийм цэвэр чөлөө туналтаар унж байгаа ийм борготой, харгатай хэсгэд бол нэлээдгүй олон газар тохиолдож байсан. Орхины хүрхрээг бид нар 21 м-аар өндөрөөс ундаг гэдэг бол энэ лав 10 орчим метраас унж байгаа хүрхрээг нэлээд тохиолдож байсан гэдгийг бас та бүхэнд хэлэх зүйтэй байна. Алтай өндөр улсын тухай танилцуулахаас гадна энэ нутаг орны алдартан гавьяатнуудын тухай та бүхэнд танилцуулах нь бас зүйтэй байх. За Ховд аймгийн Даруй сум бол олон алдартан гавьяатнууд, улс төрийн зүтгэлтнүүд, бичиг эрдмийн хүмүүс төрөн гарсан гэдгээрээ түүхэндээ ус орондоо алдартай байдаг. Тэртээ социализмын он жилүүдэд ч гэсэн энэ сум Хөдөлмөрийн Баатар алдарт гавьяатнуудын тоогоор улс орондоо тэргүүлдэг байсан учраас аймаг ичээм сум гэж нэгэн цагт нэрлэгдэж байжээ. Одоо ч гэсэн энэ алдраа дуусгасаар л байна. Даруйчуудын ил түүх нийгмийн аль үед давтагддаг алдартан суутан эрдэмтэн мэрэгдийн үлгий болох нь нэг талаас түүхэн дурддах ийм өрөм сонцлогтой, нөгөө талаас Даруй ард түмний үеийн үед эдүгээрч сум мөр нутагта эрэг эмхийдийн лам хуврагууд сүсгтэй олон урддаг мэгзмийн уншлагтай холбож ойлгодог гэсэн ийм хууч яриа байдаг. Эрт цагийн нэгэн мэрэгэн Сутаа уулыг үзээд их хүчийн хүм баруун гараа амрааж зүүн гараа тохиолдон сарвчлаад баруун хоошоо хараад гүн бодлогширсан байгаа юм байна гэд энэ их бичгийн хүний бичгийн янтаа хүүсийн гов биер нь булган үзүр бэхэн хөвхрийн гол юм байна. Тэм учраас энэ нутгаас эрдэм номын хүмүүс олноороо төрөн гарах юм байна гэж нэгэнтээ тааварлан хэлж байсан байх юм. Бидний өвөг дээдсээс 1870-аас 1990 он хүртэл 50 гаруй аграмб, маарамб, доором, гэвс цолтон, мэрэгэн ламнууд төрж байсан бол социализмын үед энэ нутгаас алдартан гавьяат эрдэмтдийн түүчээ огт тасраагүй юм а. Тухайлбал халах голын үед алдар цугаа мандуулсан Монгол Улсын Баатар эх оронч Хүнцхийн чогдон, Монгол Улсын анхны төрийн сорхилт Хончин Хөдөлмөрийн Баатар Соном Цэвэний цогтгорл амбаа, Хөдөлмөрийн Баатар Хончин Сүхийн Лавгжуу найна, Гиндэмбэл жаажа, Гасандарж амбаа, Лавг багаанар, мөн Тариаланч чунаг, Ардын эмч Балдангийн жав зэрэг 7 Хөдөлмөрийн Баатараараа энэ нутаг орныхон бахархдаг. Даруйчууд үүнээс гадна олон бахархах зүйлүүд бий. Одоогор Ховд аймгийн Даруй сум Улсын Баатар 1, Хөдөлмөрийн Баатар 7, Ардын цолтон 2, төрийн шагналтан 3, Монгол Улсын гавьяат цолтон 36, академич 2, эрдэмтэн доктор 80, хошууч генерал 1, шашны зүтгэлтэн гавж 1, улсын цолтоо бүх 6, Монгол Улсын манлаа уяач 1, Монгол Улсын алдарт уяач 1, улсын мянгат малчин 4, төрийн зарим 1 гэх мэтийн олон алдартнуудаараа бахархаж явдаг юм а. 2008 оны улсын хурлын сонгуулийн үеэр улсын хурлын гишүүн Цэндийн мөнх хориглын ээж Нозонгийн хөндөй дэвсгийн булаг хэмээх газар төрж өссөн гэж нэгэнтээ ярьж байхыг сонссон. За ер нь бол Ховд аймгийн Даруй сумын нутаг өшөөтийн хөндөй, Нозонгийн хөндөй гэдэг хоёр их модтой энэ том хөндөй бол байгалийн үзэсгэлэнгээрээ ялгардаг юм онцлогтой.
бүрсийн тайлбарт оръё. Тусаад байгаа энэ хэсэг бол хад юм шиг боловч биш, энэ мөсөн ангал байна. Мөсний зах. Өөрөөр хэлбэл бөмбөрч, нурж орж ирсэн мөс доор ингээ бүрээ хайлаагүй шороо мөс холилдсон байдлаар ингэж харагдаж байна. Энэ дүрс бол бас байгалийн өвөрмөц онцлог юм. 8 сарын 10-аар за яг Монголын ихэнх нутагт халуун дулаан байгаа үед цасны мөс хайлаагүй ингээд яг хിവэрээ байж байгаа энэ байдал. За харгаатан урсах, шууган урсах энэ цасны мөсний энэс их аван урсах энэ гол 60 орчим километр урсаж хойтгол очдог байгаа. За эндээс нутгийн ард тариалан га бас усалдаг ийм онцлогтой. Бид энэ нэвтрүүлгийг бэлдэх явцдаа аль болох олон газрыг оруулахыг хичээсэн боловч харамсалтай нь бас ингэж бүрэн дүр оруулж чадаагүй. Ялангуяа энэ та бүхэн үзэж байгаа дүрсэд илүү хөшөөт сутаа хайрхан уул, хөшөөтийн хөндөй, за тэрний салбар уулстай холбоотой энэ дүрсүүд төлхөө орсон болохоос тухайлбал Дарвин цэнхэр нуруу, буянт дэлгэр босод газар нутаг төдийлөн харуулж чадаагүй даа бас та бүхнээсээ хүлцэлж байна. За энэ дүрсийг та бүхэн харж байна. Энэ яг дундуур юм заагтай мөсөн ангал байна. Голдоо хайлтсан хоёр талтай битүү байгаа юм мөсөн ангал. За эндээс урсж байгаа усыг та харж байна. За энэ ус бол маш тунгалаг, цэвэрхэн, за уухад их сэрүүн хүйтэн, шүт хагдашин байдаг. Ховд аймгийн Дарвин сум түүхэн дурсгалт газруудын хувьд хадны сүг зураг, булш хэрэгсүүр зэргээрээ бас алдартай. Нутгийнхны амнаас ам дамжин яригддаг олон сайхан газар нандин зүйлүүд бий. Хөшөөтийн хөндөйд мөнгө тад гэж бас домог яригддаг том хад бий. За түүнчлэн зөвхөн хөшөөт биш, Баян цагааны талд сумаасаа зүүн зүг рүүгээ олон хадны сүг зургууд байдаг. Та бүхэн одоо Алтай өндөр уулсын оргил шавх хэсгүүдийг харж байна. За тэгэхээр үзэгчдээ хөшөөт гэдэг нэр бол энэ 7 хөшөөтийн 7 чулуутай холбоотой ингэж түүх яригддаг. Тэгэд одоо яг энэ миний зогсож байгаа хөшөөтийн 7 чулуу юу хөшөөт нэрлэгдсэн газар маань. За Ховд аймгийн Дарвин сумаас 65 орчим километр, за хөшөөтийн уурхаагаас 10 орчим километр. За дээрх сутаа уулаас бол мөн 10 орчим километрийн ийм газар байж байгаа. За сонирхолж хэлэхэд түүхийн хувьд энэ 7 чулууг юу гэж одоо домгилж ярьдаг вэ гэвэл асуудын бослогоос зүгтсэн одоо бас Монгол цэргүүд энэ чулууг энд босгож өөрсдөө энэ дарын модонд орж бүгсэн гэдэг. За тэдний хойноос хөөж байгаа асгууд бол энэ саадгийн шил гэж ярьдаг энэ тэтлийн шил дээрээс ерөөхдөө хараад за ингээд цэргүүд нь бол игнээ зогссон байгаа юм байна. Тэгээд бос нь бол модонд байгаа юм байна гэсэн ийм бодол санаагаар тэдний араас хөөхөө болоод орхиж буцсан гэж ингэж түүхэнд яригддаг юм лээ. Ямар ч тач энэ 7 чулуу бол хэрвээ түүхийг өгүүлдэг бол их л олон юмыг бас бидэнд хэлж өгөх байсан баха гэж ингэж бодож байна. Тэгэд энэ хөндий бүхэлдээ энэ 7 чулууны нэрээр хөшөөт гэж ингэж нэрлэгдсэн байгаа. Тэр энэ хөшөө чулуунууд маань бас өөр гэсэн түүхтэй ийм чулуунууд байдаг. Зөвхөн хүүхэд байхдаа бид нар энд бас энэ чулуунуудаар тоглож өссөн. За ер нь бол хөшөөтийн хөндий энэ хөшөөт чулуу гэдэг энэ газар маань бүхэлдээ одоо байгаль орчны хувьд, за ургамллын хувьд, газар зүйн хувьд бол нэлээд тийм үзэсгэлэнт өвөрмөц тогтцтой гэдгээр бол бас ялгардаг гэж ингэж хэлж болно. За ингээд ардаа уултай модтой, за энэ хөндөгөөр ус урсдаг ийм үзэсгэлэнт газруудын нэг юм аа.
За та бүхэн сая сонссон байх. Тэгэхээр хөшөөд гэдэг энэ хөндий бүхэлдээ энэ 7 чулуугаар нэрлэгддэг гэдгийг энэний домогч бас сая цохос бас дурдагдлаа. Тэгэхээр үнэхээр бидний бас хүүхэд нас энэ зүйлийг, энэ ширэг, энэ ногоо, энэ модны цаг, модны сүйдэр тоглож өссөн юм. За илээ шуу янзгаагаад үнэхээр 100 цагийн санагдуулсан юм сайхан дүр зураг бодогдож байна. Бид хөшөөтийн хөндийн тухай энэ дүрс нэвтрүүлгээрээ үнэхээр одоо зарим талаар нэлээд Улаанбаатар хотоос алслагсан учраас хүмүүсийн хувьд энэ нутгийн орны тухай төсөөлөл төдийлөн бага байдаг. Тэгэхээр энэ төсөөллийг илүү тодорхой болгох, бодиттой болгох, энэ сутай салбар улс хөшөөтийн хөндийн маань ямар онцлогтой вэ гэдгийг та бүхэндээ тайлбарлаж таниулах ийм зорилго агуулсан байгаагаараа бас онцлогтой. Үе үеийн нутгийн иргэдийн амьдрал, аж ахуй, цуслангийнх нь их усүр болсон ийм газраа. Үнэхээр алсад унаартай байдаг алтаа гэж энийг хэлэх бах. Өглөөгөр ингэж одоо дуниартаж үлтэй юм шиг ийм сайхан алтаа амьдруулсан. Тэр айдын цаана харагдаж байгаа жижиг шавгар толгоогоос бид нар хүүхэд байхдаа бас ямааны ацад ийсэж доошоогоо тэр нуранг асар руу гулгадаг байлаа. Энэ ой дотор харагдаж байна. Алтаа энэ улс дотор байдаг мод бол яр ихтэй, их олон мөчөртэй байдаг нь бол ганцлагтай гэж бас хэлэх зүйтэй баг. Яагад гэвэл хатуу хөрсийг хагалж гарч ирдэг учраас одоо энэ хангаа хинтийн мод шиг шулуун тэгш ийм байдаггүй. Голдуу яртай олон салаа, мөрий, тахир байх нь нэлээд илбэгээ. За нэг үндснээс их авсан 2 салаа модыг энд зураглаач маань харуулж байна. Ер нь энэ хөшөөдийн хөндийд оройшоод ирэхээр бас их сэрүүсдэг 8 сарын 10 гээд айлууд маань үндсэндээ сумын төв рүүгээ ойртож доошоогоо намд ор газар руугаа бууцгаадаг. Би хүүхэд байхдаа 8 сарын 15-20-ийн хавцаа энэ өглөө эрт адууд арахаар мордоход урдлын уулын ингэрт одоо сүрэг хэнгэртэй таарч байснаа бас тодхон санаж байна. Тэгэхээр бол оройшохоор уулын өндөрт байгаа янгар хүртэл доошоо бууж ирдэг юм билээ. За одоо та бүхний харж байгаа энэ хэсэг бол хөшөөтийн хөндийд байгаа ил харагдаж байгаа нүүрсний судлууд. Бид нар зүгээр зарим нэг газар чулуу аваа шидэхэд хөнгөн тийм хар нүүрс аваад шиддэг. За хөшөөтийн нүүрсний уурхаагаас утаа бол 20 орчим км оршдог. Хөшөөтийн уурхаагаас эхлэн дээшээгээ хөндийгөө өгсөн нүүрсний судлууд сутаа бол хүртлээ үргэлжилдэг юм байгаа. За энэ та бүхэнд харагдаж байгаа булаг бол өвөрөв онцлогтой. За онцлог нь юу вэ гэвэл одоо ингэж харагдаж байна уу юу? Урсж байгаа усны доор байгаа чулуу ингэж зэв болдог. За уугаад үзэхэд одоо манайхны нөгөө жанчивлан аршаан шиг тийм зэв гэх юм уу, эрдэс гэдэг юм уу амтагддаг. Тэгэд ямар ч та цай чанахаараа зэрэг сүүлж болдоггүй, сүүний иддэг юм онцлог. За одоо яг харагдаж байна. Урсж байгаа гадар нь зэв болсон бор судалтай. Урсж байгаа газрын чулууг нь аваад өрөөд үзэхэд чулуунд нь тогтсон тийм төмрийн зэв шиг ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ нь бол үнэхээр цаанаасаа тэр их авч байгаа газар доороо ямар одоо металл, эрдэс, баялаг байгааг бол бас мэдэхгүй өөр олбогдох хүмүүс нэг чиглэлд илүү нарийн судалгаа хийх нь бас зүйтэй байхаа. Ямар ч тач зөвхөн нүүрснээс гадна энэ нутаг оронд эрдэс баялаг, металлургийн олон одоо бас төрөлтэй баялаг байгаа гэдэг нь бол зайлшгүй санаад нийлж болохоор энэ зүйлүүд байна.
нар зөвхөн сутай уудаар айлсхаас гадна мөнгө аяг багт бас очсон байгаа. Тэгээ мөнгө аяг баг маань бас юугаар онцлогтой вэ? Тарвга ихтэй байдаг. Тэгээд та бүхэн анзаарч байгаах тарвга өглөө эрт уулаад өгсөж байхад таарлаж байгаа, эдээшилж байгаа энэ таргуудыг харж байна. Тэгэхээр Ховд аймгийн Даруй сум хөшөөтийн хөндийчдэр, музангийн хөндийчдэр, за энэ бомб тайрхны салбар уулсчдэр таргаараа их баян. Нэг хэсэг бол таргаас их зөөрлөө гэсэн бодлогын үүднээс тарга агнахыг хоригсон. За энэ ч үр дүнгээ өгсөн юм шиг надад санагдсан. За энэ зун очиж үзэхэд тарганы тоо энэ тэнд одоо харагдах байдал нэлээд элбэг болсон нь анзаарэгдсэн. За энэ мөнгө аяг багийн өндөр уулс харагдаж байна. Хуучнаар хайрхан сум гэж нэрлэгдэж байгаад хожим нь Даруй сумын мөнгө аяг баг болсон бомбтайчуудаас Монгол улсын урлаг соёлын олон зүтгэлтнүүд төрөн гарсан байдаг. Та бидний сайн мэдэх Буурал аав, миний ээж, өөрөөр хэлбэл сүүний өнөр шингэсэн сэвлэг дайгтай байхад мөн гэдэг энэ сайхан дууны аяыг төрийн сорилт хөгжмийн зохиолч Ховд аймгийн Даруй сумын хайрат Чойдоггой бичсэн бол нарлаг өндөр алтайн ууланд намрын хэрэг унлаадаа хэмээх сайхан дууны үгийг ардын жижигчин Мяс Урангай тус бичжээ. Ховд аймгийн Даруй сум социализм үед олон бүтээн байгуул олон зүйлүүдээрээ бас давуу байсан гэдэг. Тухайлах юм бол Бумаа онны баяр хийж байсан байдаг. За түүнчлэн Сутай омгийн хоныг бас гаргаж авсан байдаг. Сутай омгийн махны чиглэлийн хоныг гаргаж авахад тухайн үед олноо зоод амьдан гэж алдарсан мал эмнэлгийн зоо техникч хүмүүс их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ингэж үздэг юм билээ. Өглөө эрт хотондоо налааж байгаа хонин сүргийг харж байна. За сарлагын цхан тоглол байна. Тэгэхээр намар оройшоод ирэхээр сарлагын өрөм гэж сайхан алдартай зүйл бий. Уруу зузаан тогтдог ийм өрөм. Тэгээд энэ өндөр уулсад бол бас сарлаг бас зогсож амьдрахад илүү таатай байх ийм байдал бүрдсэн болов уу гэж ингэж анзаарагддаг. Бид энэ нэвтрүүлгийнхаа зорилгыг зөвхөн одоо байгалийн энэ онцлогийг харуулахаас гадна ургамал амьтан хүмүүсийн амьдрал ахуй, байгалийн өрмөц төрөх байдал зэргийг та бүхэнд бас хүргэхийг шармайсан. За түүнчлэн энэ нутаг орны өрмөц онцлог юу байсан? Ховд аймгийн Даруй сум гэж бүх нийтээрээ хөшөөтийн уурхай их л баялагтай сум гэж ойлгодог. Энэ хандлагаас гадна энэ өөрийн газар зүүн хувьд өрмөц онцлогтой үзэсгэлэнтэй ийм газар нутаг. Тийм учраас энэ газар нутгийн онцлогт бас олон түүний анхаарлыг хандуулах, илүү одоо таниулах зорилгыг бас агуулж энэ нэвтрүүлгийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаамаа. За алсад дүнхийх сутай хайрхан уу. За түрүүн бид яг тэр дэргэд нь очиж тэр наадлын салбар уулсын хаяанд нь очисон бол одоо алсаас татаж авсан дүрсийг сая харлаа. За хөхрийн гол гэж Ховд аймгийн Даруй сумын төвийн дэрэгдүүр урсаж хүн мал ундаалдаг ийм гол маань хөхрийн гол. За хөхрийн голд хүүхэд насаа өдлөөдөөч гэж хүмүүс хэлдэг. За сонирхуулж хэлэхэд хөхрийн голын дэргэд байх энэ шавраас нутгийнхан бол тоосго зохиж барилга энтер барьдаг юм. Надад нэг судлаач хэлж байсан. Энэ шаврыг авчир судалж үзэхэд за үнэхээр өндөр түвшний ваар хийж болох сайн чанарын шавар юм байна гэж ингэж хэлж байсан. Тэгэхээр бас сайн чанарын ийм шавар үнэхээр муу юм бол энэ чиглэлийн үйлдвэрлэл жижиг одоо аж ахуй нэгж барьж ажиллавал бас ямар юм болдоо гэсэн бодол бас төрж байлаа. За хөхрийн гол хөвсөлзөн урсаж байгаа байдлыг та бүхэн ажиглаж байна.
За гол маань мөрөлдсөн дахиралзан гэж урсдаг. За урсгатаа бут, дэрэс, ямаа харгана, бургас гэх зэрэг олон одоо өв сургамлыг бас ундаалж тижээж. За голын хадаг тийшээ бол шигүү одоо тийм бургас ургасан байдаг. Голын дэр цэцгийн манлыг таавах харж байна. Гэхдээ энэ бол хэн нэгэн тариагүй яг өөрийнхөө байдлаар ургасан. Ховд аймгийн Даруй сумын төв одоо харагдаж байна. Тэгэхээр Ховд аймгийн Даруй сум маань Монгол Алтай нурууны урд хэсэг болох их нуруудын хотхорын өмнөд хэсэгт оршдог. За уул тал хээр гов хос өргөн удам газар нутагтай юм сум. Сумын дээр харагдаж байгаа энэ өндөр уус бол Алтай салбар уус. Баясгалант, дэлгэр, мандалт, бургастай зэрэг амууд ус харагддаг. За сум орон нутаг маань бас ажил амьдралын хувьд амжилттай яваа гэдэг ийм сайхан баярт мэдээг та бүхэндээ бас хүргэх байна. За учир юу вэ гэвэл Монгол Улсын засгийн газрын 193 дугаар тогтоолын дагуу загвар сум шалгаруулах шалгуур үзүүлэлтээр Ховд аймгийн Даруй сум аймгаасаа шалгарч баруун бүсийн 5 аймгийн шилдэг сумаар шалгарсан байна. Харин одоо Монгол Улсын 4 бүсийн томоохон сумуудтай өрсөлдөж магадгүй тэндээс шалгарч чадах юм бол Монгол Улсын шилдэг бас жишг сум болохоор зорж ажиллаж байгаа юм байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэвэл жишг болгон хөгжүүлэх энэ бүсийн баруун бүсийн загвар болж байгаа суманд бас засгийн газраас илүү анхаарлаа тавьж хандах ийм бололцоонууд бас нэмэгдэх юм билээ. За одоо сумын төвөө яг манайхаар бол хотоор бол Сүхбаатарын талбай гэж хэлж болох тийм гол төв хэсгийг та бүхэн харж байна. За сум орон нутаг маань нэг үе бодвол сайхан хөгжиж байна. Одоогийн байдлаар 24 цагийн гэрэлтүүлэгтэй болсон. За шинээр соёлын төв, хүүхдийн цэцэрлэг барьсан. За сургуульда засвар шинжилэлтүүд хийсэн гэх мэтийн сум орон нутагт олон хөрөнгө оруулалт хийгдсэн байна. За зураглаач битээр 2 хонуулахад бас их тус үүргэсэн сутай зочид буудал харагдаж байна. За тэр цэцэрлэг байна. За дээшээгээ үйлчлэгээний хоршоод дэлгүүрүүд бас харагдаж байна. Ховд аймгийн Даруй сумд аялахын зэрэгцээгээр цаашаага бас Ховд аймаг орж бичлэг хийсэн байж байгаа. За энэ маань бас урганы баяртай холбогдуулан бичлэг хийсэн. Цаашаа Ховд аймаг руу явах явцдаа бид бас замдаа бууж байгалийн үүрэг сонслоготой нар жаргаж явах үеийн байгалийн тогтцох зураг бас авсан байгаа. Та бүхэн тааны толгой таан харлаа. За энд одоо үсэн дундах дэвхрэг голио зарцааг харж байна. Нутгийн иргэдийн оцоглолтой явж байгаа юм дур зураг харагдаж байна.
Алдсан сүмийн уулс, уул хоёр нийлэн харагдана гэдэг шиг. За одоо яг та бүхэн харж байгаа энэ байдлыг үзэх юм бол уул хоёрын зааг болох ийм газар нутаг байж байгаа. За нэвтрүүлэг бэлтгэх гэдэг бол нэг хэрэг юм байна. Нэвтрүүлэг бэлтгэсний дараа бичлэг ирсний дараа түүнийг монтажлж олон нийт та бүхэнд хүргэж телевизээр хүргэхэд, эфирээр гаргахад гүн туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан Ховд аймгийн Даруй сумын засаг даргын хамгийн газар, за иргэний оролцоот ардчлал төрийн бас байгууллага, за Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоонд талархснаа илэрхийлэх зүйтэй байхаа гэж ингэж бодож байна.